Сайн байцгаана уу? Сурагчид та бүхэндээ бүжиг ба хөгжим хичээлээ хүргэж байна. Хичээлээ анхааралтай сууж үзнэ үү. Бүжиг бол хүний биеийн хөдөлгөөний урлаг юм. Бүжгийн урлагийн гол онцлог нь хөгжмийн аялгау, айзам хэмнэлт тулгуурлан хүний биеийн уян налархай хөдөлгөөнөөр утга агуулга илэрхийлдэг. Бүжгийн урлагийг орчин үеийн бүжиг, цэнгэнт бүжиг, сонгодог бүжиг, ардын бүжиг гэсэн төрлүүдтэй байдаг. Хөгжимгүйгээр оршиж чадахгүй цорын ганц урлаг бол бүжиг юм. Иймээс хөгжмийг бүжгийн урлагийн амин сүнснэ гэж үздэг. Хүүхдүүдээ зургийг ажиглаад бүжгийн урлагийн ямар төрлүүд болохыг нэрлээд дэвтэртээ тэмдэглээрэй. Цэнгэнт бүжиг, сонгодог бүжиг, ардын бүжиг, орчин үеийн бүжиг. За мөн цэнгэнт бүжиг маань дотроо олон төрөл. Ардын бүжиг нь олон үндэстний ястны онцлогийг харуулсан бас өөр өөр ингэсэн төрлүүдтэй байдаг. За орчин үеийн бүжиг ч гэсэн муу адил олон төрөлтэй. За сонгодог бүжиг гэдэг нь балетийг хэлдэг байгаа. Өнөөдрийн хичээлээр иш үлзий баярын 4 модерн бүжгийн тухай сонсноо. Ардын уран зохиолч Б. Лавсрынгийн Товрууны хараал зохиолоос сэдэвлэн найруулагч Дэнх баяр 4 хэмээх бүжгэн жүжигийн цомлыг бичсэн. Бүжиг дэглээч мөнгөн цэцэг, хөгжмийн зохиолч Үлзий баяр нар уг цомлолоор шинэлэг өнгө аястай бүжгийн өвөрмөц хөдөлгөөн бүхий модерн бүжгэн жүжиг төрөвжээ. Модерн гэдэг нь орчин үеийн гэсэн утгатай үг байгаа. За энэ бүтээлд дэлхийн ертөнц хүн байгаль хоёрын шүтэлцээнд оршдог гэсэн санааг өгүүлсэн байгаа. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ хөгжмөө сонсно. Хөгжмөө сонсох явцдаа доор өгөгдсөн зургийг ажиглаад үйл явдлыг дүрслэн дэвтэртээ тэмдэглэл хөтлөөрэй. За бид хөгжмийн уран бүтээлээ сонслоо. Зохиолд зохиогч юуны тухай дүрслэн гаргахыг зорьсон бэ гэдгийг хамтдаа ярилцъя. Тог руу үрдээ харан бөгөөд
Өндгийг нь хагалахад төмөр дөрөвний сэнжийг дасартал хараадаг гэх монголчуудын эртний үгээс ишлэн энэхүү бүтээлийг туурвжээ. Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй балмад хэрцгий харьцнаас үүдэн өөрсдөө асар их хилэгнэлийг хүртдэг гэсэн утгыг илэрхийлсэн байна. За бид сая зургийг ажиглаад үйл явдлыг дэвтэртээ дүрслэрэй гэсэн. За тэгвэл зохиолч маань зохиолд юуны тухай дүрслэхийг үйл явдлыг илэрхийлэхийг зорьсон бэ гэхээр товрууны бүжиг. Товруунууд удахгүй гарах ангахануудаа хүлээн хөөрөн баясаж бүжинэ. Гэтэл хүннийг үеийн цэргүүд ан хийж яваад товрууны өндгийг гიშгчжээ. Өндгөө хаглуулан уй гашууд авцсан товруунууд газар нэвсийн унаж өндөгнүүдээ даран энлэн шаналж тэнгэр өд цоролцох нь хагцалгүй амар халан амьдралыг уух мэт. Цэргүүд дайснаас хүч дутан ялагдав хэмээн төсөөлөвч шалтгаан нь товрууны өндгийг хаалснаас үүдсэн гэж. Учир нь товруу үрдий харан бөгөөд өндгийг нь хагалбал төмөр дөрөвний сэнжийг дасартал хараадаг гэжээ. Одоо бүгдээрээ уг бүжгэн жүжигийг бүжгээр хэрхэн илэрхийлсэнийг бичлэгээ үзэн харж сонирхъё. Тогруу үрдээ харам. Өндгийн яцал. Төмөр дөрөвний сэнж тасартал хараадаг. Хичээлээ анхааран үзсэн сурагч та бүхэндээ баярлалаа.